Польш явсаар л байна. Одоо Варшава гой л гэж байна. Нэг 86 км-ийн дараа хотел руу очлоо. Зам сайхан байна. За битэр Польшийн нийслэл Варшавд ирчээд хотелд орж ирчээ байж байна. Тэгээ манай хотел нэг ийм хотел гайгүй хямдхан хотел тийм өөрх юм байна. Тэгсэн чинь нэг сони юм байна. Энэ Польшийн кино дуу оруулалт нь ийм. Манай Монголын 2000-аад оны дуу оруулалт юм. Хулгайн кино дуу оруулсан юм шиг. Сонсдоо да эмхтэй нэг. Uwaga. I'm Eric. Jestem Erik. One of your leaders. Jeden z liderów. Do you want to enter Dauntless? Jeśli chcecie należeć do nieustraszonych, to tędy droga. A jeśli nie macie odwagi, to żegnam. Is there water at the bottom or Tam something? na dole jest jakaś woda? Dowiesz się. Albo nie. Оригинал хэлэнд байгаа хэрнээ. Dopiero co skakaliśmy. I znowu. Someone's got to go Эмхтэй first. ихтэй бүх хүмүүсийн нэг хүн дуу оруулсан. Бүртээ гайхаад байж. Ийм юм байдаг үлээ одоо цагт 26 он штэ. За бид хоёр одоо Польшийн нийслэл Варшавд явж байна. Өчигдөр энд хоноод орой бид хоёр нэг тийшээ гоё юм үзэж явчаад одоо өнөөдөр хотоо үзнэ. Тэмүүлэн машин дээр явж байна. Шинтэй ясна. Хөдөлгөөн хашаа иш дүү орох гэдэг юм чи. Хин битүүр чаналдаа дам. За бид Варшав хотод ирсэн байна. Өнөөдөр Варшав хотын төвд байрлах Польш улсын бэлэг тэмдэг болсон Сталингийн хуруу гэдэг ийм барилгаа хажууд ирсэн байна. 1952-оос 54 онд барьж дуусгасан. За тухайн зөвлөлт холбоот улсын Польшид өгсөн бэлэг Польшид бэлэг болгож өгсөн юм барьж өгсөн юм барилга байна. Одоо бол тэгээд Польшийн одоо Варшав хотын бэлэг тэмдэг болсон. Түүхэн хамгийн өндөр барилга. Москвад бас нэг ийм барилга байдаг. Москвад 7 ах дүү гэдэг яг ийм юутэй юм барилга байдаг. Тэрийг бас тэрнээс сэдвүүлж бүтээсэн юм шиг байна. Барьсан юм шиг. Тэ? Хараа. Тэ. Нэг хошин маягаар 8 дахь ах дүү нэ гэж ярьдаг. Тэгээ 8 дахь дүү гэдэг хошигнох маягаар 8 дахь дүү гэж энэ барилгыг хэлдэг гэсэн. За тэгээд энэ барилга шинжлэх ухаан соёлын төв янз бүрийн олон арга хэмжээ болдог. Тэгээд ийм түүхэн ийм гоё дурсгалтай. Бас их гоё сүртэй дизайнтай. Яг Москвад явж байгаа юм шиг санагдчихлаа. Ийм барилга байна. Харагдаж байна уу, харагдахгүй нь. За тэг хүүхдүүд ингээд бас сургуулаараа экскуршн хийгээд явж байна. Хишиг. Мэдээж улсынхаа түүхийг судлах мэдэх ёстой. За энэ хажуугаар нь шинэ Finance District, Accenture байна, EY байна, Intercontinental байна. Оо, оронгод хүмүүс хийж гэж байна. байгаа хэрэгтэй те. Чи биш тий. За, гоё нөө. За битэр энэ чинь юу соёлын болон шинжлэх ухааны Паласт ирсэн байж байна. ирсэн байж байна. Варшав хотын одоо ийм өндөр барилга. Зөв солбод болсон. Бэлгэнд төгсөн, Сталин тухай бэлгэнд төгсөн ийм гоё барилга байдаг юм байна. Тэрний 30 давхар зарж ирчээд хотыг ажиглаад байж байна. Дээрээс гоё юм байна. Варшав хот бол хотын ойролцоо хавтгай юм байна. Ямар ч уул толгод алга зүгээр хавтгай. Тэгээд их гоё газар байна. Зайтай, машин их багтай байна, хүн их баг байна, жуучд баг байна. Супер. Цаг агаар гоё байна. Цаг агаар гоё байна. Тэ. За Варшав хотын New Finance District эдийн засгийн төв. Санхүү эдийн засгийн төв өндөр барилгууд байна. За яг энэ өөдөөс харж байгаа барилга бол The Sale гэдэг нэртэй Европ болон
Варшав, Польшт улсад байдаг хамгийн өндөр орон сууцны барилга гинэ. Гоё юм байна шүү. За нэг иймэрхүү. Дээрээс нэг юм. Бид хоёр хаана явж гин гэж бодож байна та нар? Монголд явж байгаа. Улаанбаатар. Улаанбаатарт явж байна уу? Арай л Улаанбаатар биш үү? Талбай дээр явжээ. Одоо ингээ харангуйтыг талбай дээр явж байгаа шүү. Одоо харж. Лэг. Хараа лэг. Ингээ харангуйт. Ха? Тийм Тэр үү? нь талбай яваа үстэй тий. Тийм үү? Тэр Варшавын нислэлт явж байна. За сая энэ дээр гарсан. Энэ дэшегээ 30 давхурт. Тэгээ 30 давхурт дэшээ гарчаад фото дээрээс нь харсан тий хараа. Яа. Тэгээ дээрээс нь харсан чинь бас хөөрхөн юм байна. Варшав хот чих намдор хавтгай газар байна. Хавтгай. Тэгээд 1.9 сая хүн амтай. Жуулчид ер нь их бага байна. Польшууд өөрсдөө их явд юм байна. Гэхдээ тийм их алга. Нэг хүн бол алга. Польш улсад анх удаа ирж байна. Таалагдж байна. Варшав хот гоё байна. Одоогоор юм идэг гэж юм идэх хэрэгтэй байлаа. Гоё байн шиднэ. Шарсан Банш. Дотроо нөгөө юутай бас идэг юм байна. Нэг улаан нөгөө нэг жижигхэн бүрэн кэд жимсээ чи юу гэдэг юм бэ монголоор. Тийм жимстэй бас байд юм байна. Банш байд юм яа. Анис уу? Анис мэнсэн болоо бас. За ер нь ямар байна? Одоо битэр ч уулна Латв, Литв, тэгээ Эстон, Финланд явах гэж байгаа хүмүүс чинь одоо аяллахаа 2 хоног лөө тий? 3 уу? Өнөөдөр чинь нэгт өдөр гэхэлэр чинь 5 дахь гарсан шүү дээ. 3 хоног гэсэн чинь Польшд л явж. Тий, Польшд л явж. За, Польш үндэсний хоол. Банш мэдээж. Тэр олон төрлийн нэг банш авсан, микс банш авсан. Махтай, ногоотой, бэслэгтэй гэх. За энэ дотроо өндөртэй вүүштэй. Сэсгтэй. Упс. Ирсэн юм уу? Яа, тагц ирсэн. Окей. Тэр одоо өдрөө олгоо идэх. Зүгээр. Ийдий.
Тэр гэрээсээ гараад 5 хонж байна. 5 хоноход хойш усад явсаар л. Уул нь Латв, Литв, Эстон, Финланд орно гэдэг байгаа тийм. 5 хоноход Германы газар нутаг, Польшийн газар нутгаар явж одоо л Литв рүү хил давтаа явж байна. Уул намхандаа л яваалаа. Тэр зүсэг явдаг үний яаж бас жолдаалж. Өдөрт 500 км л явж байна да. Тэрнээс илүү баггүй. Бол амар их яваалгаа юм. Эсвэл таваараа гоё явж байна гэдэг. Одоо Литв орлоо. Каунас гэдэг өдрөө тэр явж байна. Дараа нь тэгээ цаашаа Латв, Рига, Эстон гэх юм да. За. Үсээ засвасан.